иргэн тусламж үйлчлэгээ авсныхаа төлбөрийг өөрөө даахгүй байх дараах үндсэн хоёр зохицуулалт байдаг. Нэгдүгээрх нь бол иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг байх. Хоёрдугаар нөхцөл нь бол төр даах нөхцлүүд байгаа. Үүн дээр бол хувийнээс бол насан туршийн хүүхэд байх, эсвэл өндөр настан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх. Үгүй бол их барихын тусламж үйлчилгээнүүд, халдвар судлалын тусламж үйлчилгээний үед бол зардлыг нь төр даадаг. За хэрвээ энэ нөхцөлд орохгүйгээр мөн дээрээс нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгөө тохиолдолд иргэн тусламж үйлчилгээнийхээ зардлыг өөрөө хувьяасаа мөнгөөр даах ёстой юм. За дараа нь иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөгч вэ? Дээрх хоёр нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд мөн төлбөрөө төлөх энэ зохицуулалт байдаг. Энэ юу вэ гэхээр өөрийн бие махбод болон эрүүл мэндэд санаатаагаар хохирлуулсан тохиолдолд эрүүл мэндийн даатгал болон төлбөрийг даадаггүй. Энэ задлаад хэлэх юм бол юу вэ гэхээр иргэн архиудаг, архины хордлого, эмийн хордлого, сэтгэс нөлөөд мансууруулах бодисын хордолт, донтолттой үед өөрийн биедээ хохирлож суусан тохиолдолд энэ төлбөрийг даадаггүй, иргэн өөрөөсөө гарах юм шалтгаантай байдаг. За улсын 1-р төв эмнэлгийн хувьд бол жишээ нь 2020 оны хэмжээнд мянгаад хүн архины хордлогын улмаас ирж эмчилгээний тусламж үйлчилгээ авсан байдаг. Эдгээр бүх тохиолдлууд дээр иргэн өөрөө төлбөрөө даадаг. За хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэн Харт амих мансууруулах бодисын хордлогын улмаас зүрхний шигдээс болж ирсэн байгаа. Энэ тохиолдолд мөн иргэн тусламж үйлчилгээ авахдаа тусламж үйлчилгээнийхээ зардлыг өөрөөсөө гаргасан. Энэ бол олон улсын практик гэсэн байдаг туршлага байгаа. За улсын 1-р төв эмнэлэг хойшлогдсон гэсэн мэдээлэл олонний дунд гаргасан байлээ. Улсын 1-р төв эмнэлэг 100% төрийн өмчт эмнэлэг хിവэрэ байгаа. Цаашдаа чинь хിവэрэ явуул.